Монголын анхны төрт улс хүн нүгүрэн байгуулагдсны 2222 жилийн ой Хинтээ аймгийн Баян Адраг сум байгуулагдсны түүх дэрэн жилийн ойд зориулж Улаанбаатар хот дох Баян Адраг сумын нутгийн зөвлөл энэхүү киног бүтээв. Түүх орших нутаг. Цэн тогроо үдлэн хорогдож цэцэгт хүндий гойсон. Хөх торгон хамжаард хатан оном мөрний хөвөнөө хөвчин жанг вангийн хан цэцэн бэлэгт хатдын үлгий билээ. 2200-ны тэртээхэ түүхийг ингэртэн үлгийдсэн хөвч хангайн дуурлыгийн нарснаа хүн нүй хөвгдийн халуун амьсгал үнэртэх үе. Түүхийн жим тодорно. 2222 жилийн тэртээ хүн нүгийн үеийн дурсгал болох дуурлыг нарсны булшгүй. Манай эртний өмнөх 1-р зууны үеийн булшгууд Монгол солонгосын археологчид хамтарсан Монол сул төслийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энд ажиллаж байсан бөгөөд 203 ширхэг булш байгаад илрүүлжээ. Энэ дурсгалыг бол анх 1974 онд Хөдөөгийн Пэрлээ өөрийн шав Цэвэн дөржин хамт одоо нээж илрүүлсэн байдаг. Одоо нутгийн хүмүүс бол энэ талаар бол мэддэг байсан. Тэгээд судалгааны одоо эргэлтэнд оруулсан нь бол энэ 1974 оноос хойш юм аа. 1990-ад оны үед Монгол Японы хамтарсан 3 гол судалгааны ангийн хүрээнд бол энэ дурсгалуудыг анх бүртгэж баримтжуулах ажлыг хийсэн юм аа. Монгол Солонгосын хамтарсан Монсол төслийн одоо экспедиц 2006 оноос анхны одоо судалгааны ажлыг хийчихсэн. Булшин дотор тухайн хүний эд хэрэглэлээс гадна түүнд үйлчилж байсан жанжин, төшмөл, боол зарцын дагуулж оршуулдаг байжээ. Эдэлж байсан бүх зүйл гүн 10 метрт 20 метрийн гүндээ томоохон төшмөлдүүдийн булшийг хийсэн байдаг. Дүүрлэг нарсны дурсгал газрын гол онцлог бол энэ Монгол нутгаас олдсон одоо язгууртны булшны хамгийн зүүн захын дурсгал дээрээ бол онцлог байгаа. Тэгээд энэ дурсгалыг одоо бид нар малтад судалсны үндсэн дээр бол ер нь булшнууд нь бол манай эртний өмнөх 1-р зуунаас манай эртний 1-р зуун одоогоос 2000 гаруй жилийн өмнө бол бүртгэж болгохтойсон. Тэгээ энэ дурсгалууд бол ерөнхийдөө бидний одоо газар зүүн баримжаагаар таамаглаж байгаагаар бол одоо хүмүүгийн одоо зүүн жигүүр Сэцэн вангийн угсааныхны одоо оршуулгын газар байсан байх боломжтой гэж таамаглаж байгаа. Тэгээд энэ нутаг бол Хинтээ аймгийн нутаг, ялангуяа Эзэн Чингисийн төрсөн нутаг. Тэгээд онон нүрний ирэг дээр байгаа одоогийн одоо Баян Адраг сумын нутагт байгаа энэ одоо Монголын хамгийн одоо томоохон хүмүүгийн дурсгал газрын нэг болж байгаа онцлогтой юм аа. Хүмүүгийн язгууртны булшны малтмал судалгааны үр дүнг олон нийтэд таниулах зорилгоор дүүрлэг нарсны хүннүү булшны малтлах судалгаа үзүүлэн үндэсний музейд гаргаж байжээ. Монгол түүхийн алтан хэлхээ болон өр хойж бидэнд өртөөлөн хүргэлцсэн Монголын нууц товчооно. Чингис хаан Хүйтэн хэмээх ууланд Гүр хаан Жамуухтай дайтан аман хүзүүгэрийн шархадсан гэдэг Жадраны 13 хүрээ хамаг Монголын 13 хүрээний байлдаан болсон тэр түүхэн нутаг Хүйтний хөндөй өнөөдөр эцэг өвөг дивэн түүхийг гэрчлэх мэт хөхөмөнхө тэнгэрийн дор чимээгүйхэн дүнсийсээр аваа. Энэ л түүхэн газар орныг мөнхөжүүлэн хөшөө дурсал сүндэрлүүлэн алдар хүндийн титэмт агуй хөвөгдөө хүндлэн. Монгол улс монгол хүмүүний түүх унаж усаж ялж ялагдаж мянган зууны баяр хөөр уйтгар гуниг хайр харуулслыг үүрсээр ирсэн. Зүрчдийн алтан улсын хойч Манжичин гүрний сэргэлтийн үед доройтон 200 гаруй жил иргэшээлднэ байж шарын шашинд монхорч доройтсон Монгол орн 1911 онд түүхийн тавснаа дахин гарч ирсэн дэлхий дахныг гайхшруулсан билээ. Шин тусгаар Монгол улс шашин төрийг хослон баригч Богд хааны хаан ширээний өргөж улсын нэрийг Монгол хэмээж энэ тооллыг шинээр эхлүүлж
Олноор гүгдсэн хэмээс нь түүхийн шаргал хуудаснаа тод томрон бичигдэн үлджээ. Энэ л цаг үед Монгол улсын хэмжээгүй ирэхэд наран гэрэлтэй хаанд түшиг тулгуур болох ухаалаг хатан залах нь нэн тэргүүний шаардлага байлаа. Олон ноёд хэлэлцэн их Чингис хааны голомт нутаг Хөвчин Жангаван цог удрахын хушууны зайсан Юмагийн цэндийн охин Дондог дулмыг хатан залж улсын их дагны хэмийн өргөмжилэн шашин тэрийг хослон өрнүүлэгч их дагны там хэмээсэн бичиг тамга өргөн барьсан түүхтэй. Улсын их дагны Дондог дулм 21 жил богд хаантай ханилж байгаад 49 наснаа таалал төгсчээ. Хатан орой залган мөн л Хөвчин Жангавангийн хушууны гинэн билийг залж улсын их дагны болгосон билээ. Ийхүү Баян Гадарга нутгийн хазар гобс гүйчүүд Монгол улсын их дагин дөрвөгдөн улс гэрийн өрхийг татан төрийг түшилцэж ирсэн билээ. Бэлэгт хатдын хангийн үлсийг мөнхжүүлэн Монгол хатдын хүндэтгэлийн өргөөг сүндэрлүүлсэн Баян Гадарга нутгийн минь чимэж Гандэрсийн хот адил алс холоос гялуулсан харагдах юм. Арваныг ондаас асан үндэсний эрхэж хилийн хувьсгалын гал 21 оны ардын эрхэж хилийн хувьсгал болон өрнөж 1924 онд бүрэн эрхэд тусгаар Монгол улсанд зарлан тунхаглаж анхны үндсэн хуулийн баталсан билээ. 1923 онд ардын засгийн газрын 38-43 тоот Мунд батлагдсан нутгийн захиргааг шинжилэн байгуулахад Хөвчин Жангавангийн хушууг Бендрия хан уулын хушуу хэмээн нэрлэж 10 сумаар зохион байгуулж хушууны зүүн урд орших Шуусын голын хөвөнд Баян үлзий цумыг анх байгуулсан одоогийн Баян Гадарга сум юм. Янгсан 131 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдснөөр Баян үлзий цумыг Баян хонгор болгон өөрчилж 1933 онд иргэдийн санал хүсэлтийн дагуу Баян хонгор сумыг Баян Гадарга хэмээн нэрлэн 1959 онд одоогийн байгаа газраа төвлөрүүлсэн байна. Асрал хөх тэнгэрийн дор агарын будан хөглөрч анчин гөрөөчин адуучин малчны үлгий аддраг нутаг шин зуунд шинэ хөгжлийн гараан дээр ирлээ. Тусгаар Монгол улс ард түмнийг соёлжуулах, удаажихуй газар тариалан хөгжүүлэх өрнөн их хөдөлмөрийн он жилүүдэд Баян Гадарга сум нь улаан од нэгдэл байгуулагдсан улс их орныхон хөгжил их ховноор оруулж ирсэн түүхтэй. Энэ цаг үеүүдэд хүн ардынхан эрүүл мэндийг сахин хамгаалах, хүн эмнэлэг сургууль, соёлын газар, хүүхдийн цэцэрлэг байгуулагдсан. Анхны юм бүхэн сайхан түүхтэй сайхан дурсамжтай байдаг. Цэл залуухан насандан ажил хөдөлмөрийн халуун фронтод хамтсан шимэлэн орж хийж бүтээж явсан залуус эдүүгээр насан өндөр буурлууд болж өр хүүхдүүдийн тойруулан үүх түүхэн өгүүлсэн. Тийм ээ. Энэ л буурлууд атрын анхны шанг татаж алтан шаргал тариа ургуулсан ариван их сүүсайл бэлтгэж авраг малчны мөнгөн цагаан хонёр шагнуулж ардын хурлын депутатаар сонгогдож явсан Монгол киноны түүхэнд мөнхрөн үлджээ. Бүгдээрийн сонгогдсон ардын хурлын депутат улсын авраг малчин Хинтэнгийн Баян Гадарга сумын саачин сүрэн Украин нутгийн ард түмний үений фермдэр шин танил тавьж ариван их сүүсаадаг арга туршилгаа солилцлоо. Гэрийн саарчин ихчүүд Надежда Владимировна Иванчук сүрэн нарын ярэ сайд сүүнээс хальж Маримдов нөхөрлөгийн сайхны магтан шагшиж өөрсдийн аз жаргалтай холбон өрнөлөө.
нутгийн үржил шимтгэрсэнд алтрын шан татаж алтан шар тарай ургуулах ажлыг эхлүүлсэн тэр тех он жилүүдээ азай буурлууд маань дурсан сууна. Тэгээ 59 оны хавар тэр хуучин сумын төв байсан энэ хуурай бүдэг гэдэг газар анхан газар хагалж анхныхаа шанг татсан. Тарахтрын хөөстөө бодлоо. Тарахтр байдаг болоо тэгээд Батаас анхныхаа тарахтрыг атраад тэгээ газар хагалаад. Тэгээд анхны жолооч нар одоо Дүрэнгийн намсраж үгэж манай эгчэнчээ байна. Энэ Батчрын Бадарчин гэж байгаа Сэдэн Содон гэж хүн байсан. Тэгээд нэгдлийн дараагаар тэр үед Булан Жамц гэж хүн байсан. Томын дараагаар Ядмын Найдан гэж хүн байсан. 61 оны тун энэ 1000 оны өрөн шиг энэ урд сайхныхаа талын анхны үнэшээ хагалсан. Тэгээ 62 оноос ургас авч ирсэн юм да. 1967 оноос эхлээд энэ Баяатрах суманд багангийн багш бэний удирдагч намын хорооны орлогч нарын мишийн дарга хэрэг ажлуудыг одоо хийж байсан. Тэр үед бол Баяатрах сумд 84,000 толгой малтай 3,000 эргэлтийн талбайтай одоо газар тариалан малаажихаа эрхэлсэн улаан од нэгдлэг гэж ажиллаж байсан. Манайхаас чинь газар тариалангаас аймгийн аварга Кааж, Даштава, Няхда газар тариалангаас төрсэн аймгийн аваргууд байна. Тэгээ тэр үеийн одоо дарга нар бол ерөөсөө контакт сум гэж байхгүй. Байнга баг баригадад баг хэсэгт ажилладаг. Мэргэжтэнгүүд нь ч бас ялгаа байхгүй. Одоо өдөртөмж аваад 3-5 хоногор багт ажилладаг. Малчтаар явдаг юм байсан. За тэгээд малчтаар явахдаа өдөртөмж төчүүлж авна. Тэгээ эргээд ирэхдээ бол тэр ажлаа яаж биелүүлснээр их хуцаар бас эргэж тайлангаа тавьдаг юм. Хаврын төл баажилт, отор зохион байгуулах, хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл, сүү тасны ажлыг малын наас наадуурах иймэрхүү ажлуудыг одоо гол анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байсан юм аа. 72 онд 7 дугаар дэс хүртэл тэр илгээхээр гардаг байлаа шүү дээ. Илгээ таваад 72 онд гарч 73 онд гарч ирээд болсон. Энэс салахгүй 2003 онд усан жил явсан. Проектортай. Яг нэг 6 удаа сумын аварга хийсэн. Тэгээд урагшаа угсгаа сайн цагаан талаар өдөн энэ холбоогийн тэнд хөлөнгүүдийг хавдаг байлаа. Хөтөлчрөө ононго хойд татдаг байлаа. 5 трактор гэдэг нь нэг 3 хадуур, нэг хамуур, нэг пресс. Нэг пресс нь өөрөө пресс юм байсан. Хөрсөрөг өсөхгүй байсан учраас 10 түмэн хөртөө болно гэсэн ийм уриалга адрагийн хөмсүүдийг гаргасныг дэмжиж адрагийн хөмсүүдийн сэтгэл зүрхээр 10 түмэн хөртөө болж улсын ардын хяналтын байгууллагын анх дугаар тэргүүний хяналтын анх дугаар зөвлөгөөнд оролцож байлаа. Энэ адрахт одоо намайг ажиллаж байх хугацаанд улсын аварга малчин тэргүүний сайжраад хөдөлмөрч хөмсүүдүүлэх олноор шинээр төрсөн. Баян адраг нутгийн үе үеийн алдартай гавьяатан төрийн нэртэй зүтгэлтэн хөдөлмөрийн сайжруудын үлгийн нутаг. Тусмаас мэрэгэн жал ламаатан цэрэм фунцэд цэрэг ба гадаад байдлын яамны дэд сайд сэлмэн тожил Монгол улсын ерөнхий сайд орлог сайд Жинжин самбуу сайд Вандуй ховсгол тэмцлийн ахмад зүтгэлтэн Гончиг Домба Жамбалсрын Монгол улсын ардын жүжигчин Инг тайван Монгол улсын гавьяат барилгачин Чойдог Монгол улсын аварга малчин Тууварчин Дассэрэн Монгол улсын хошааварга малчин Сүрэн Монгол улсын хошааварга малчин Самсүрэн Дэнзма Монгол улсын алдарт уяач Содном Монгол улсын залуу авраг салчин мөнгө чиргал оюун гэрэл нар болон төр нийгэм соёл урлагийн салбарын хөдөлмөрийн сайжрууд нь баян адрагчуд бидний бахархал адраг нутгийн нэрийн хуудас болсоор байна. Үлтгэл тавцааны ажлыг 20 жил одоо хийлээ. За ихтэй энэ дулуун
хамт ажиллаж байсан нөхдүүд гэвэл Ямблын Махранц, Гомбын Цэвэн Жалуу, Амнингийн Бадан Цэвэн, Зундын Анган Морон, Манлын Сэдсэрэн ийм хүмүүсүүд одоо нэгдлийн санхүү аппаратад ажиллаж байсан. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал Монгол орон зах зээлийн эдийн засаг шилжлээ. Энэ шилжилт нь малыг малчдад газар триаланчтанд хөгжүүлж өгсөн. 1992 онд ардчилсан шинэ үндсэн хууль батлагдж орон нутгийн ардын хурал түүний үйл ажиллагаа нь удирдлагын тухай хууль орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн хүрээнд 4 жил тутам сонгуул явагдаж сонгогдсон төлөөлөгчид хурлын дарга тэргүүлэгчдийг сонгож хурлын чөлөө цагт нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх болсон байна. Тамгын газар. Сумын засаг даргын тамгын газар нь иргэд олон нийтийн төр засгийн бодлого шийдвэрийг нээлттэй төрийн шуурхай хөргөн үйлчлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Сумын тамгын газар нэг цонхны үйлчилгээ явуулах болсон малчин ард иргэдэд төрийн бодлого шийдвэрийг төрийн шуурхай хөргөхөд аж тулсан өгч иргэдийн талархлыг хүлээгээд байгаа. Нэг цонхны үйлчилгээгээр нийгмийн халамж, тэтгэмж, бэлчээр, газар зохицуулалт, санхүү, зээл туслам зэргийг нэг дороос төргөн шуурхай авах боломжтой юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлыг бэхжүүлэн нутгийн удирдлагын тогтолцоонд хурлын гүйцэтгэх үүргийг өндөрлжүүлэх бие даасан байдлыг ханган ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн нийгмийн эдийн засгийн бодлого шийдвэрийг тодорхойлж хэрэгжүүлэхэд гол анхаарлан хамруулан ажиллахын зэрэгцээгээр сумын засаг даргыг үйл ажиллагаагаа зөв оновчтой эрчимтэй зохион байгуулахад хамтарч дэмжиж дүгнэж ажиллах багуудын иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхан шатны хурлыг төлөвшүүлэхэд удирдлагаар хангах иргэдийн эрүүл мэнд боловсрол, ёс зүй, урлаг, соёл үйлчилгээг авах, тэдний ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн хөгжлийн салбарын давуу талуудыг оновчтой зөв хөгжүүлэх, бие даасан байдлыг улам бэхжүүлэхэд үе үеийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь зөх амжилтанд хүрч ажиллаж ирсэн. Баян Адарга сумын цагдаагийн хэсэг нь мал сүргийн гэмт халдлагаас сэргийлэх, иргэд нийтийн аюулгүй тайван байдлыг хангах нийгмийн хэвжирмийн сахиулах үүрэг хүлээн ажиллаж байна. Тус хэсэг нь хэсгийн төлөөлөгч цагдаа гэсэн хоёр оронтойтой цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ард иргэдтэй уялдаа холбоотой хамтран ажиллаж байна. Сумын засаг захиргааны 4 нэгж төсвийн 6 байгууллагад 118 албан хаагч ажилладаг бөгөөд 200 хүний суудалтай соёлын төв, 10 уртаа эрүүл мэндийн төв, 400 сурагчтай 9 жилийн сургууль, 75 хүүхдийн хоронтойтой хүүхдийн цэцэрлэг, 75 хүүхдийн дотуур байртай. Тус суманд ховийн жижиг дунд үйлдвэр энэ төрлийн бизнес хөгжих баттай үндэс нэгэнтэй тавигджээ. Газар триаланч сэргэх үндэс тавигдж улсын тэргүүний триаланч хамт олноор мөнх онон 2 удаа, эдэр онон 1 удаа, мөнхийн дуурлаг компани 1 гаагаас хурааж авсан ургацаараа аймаг улстай тэргүүн байр эзэлж алдар нэрийн цуриатууллаа. Иргэлтийн нийт 3.4 мянган гад толбайтай жилдээ 1000-аас 1500 орчим гад толбай триалд хийж сүүлийн 3 жилд 1200-аас 1700 тонн будаа хураан авсан.
нийт ургацын 10 орчим хувийг өөрийн өрөндөө нөөцлөн үлдсэн хувийн тариалан эрхлэлтийг дэмжигсэн тушаахвлан өөрийн гурилан үйлдвэртэн авч гурил хувийг үйлдвэрлэж байна. Суманд жижиг дунд бизнесийг дэмжих сангийн хөрөнгөөр үйлдвэрлэл эрхлэх санхүүжилт 2009 оноос олгож эхэлсэн бөгөөд 2012 он дуустал хугацаанд дагаварсан тоогоор нийтдээ 135 нэргэнд 216.18 сая төгрөг, 2011-с 2012 онд сум хөгжүүлэх сангаас 7 нэргэнд 55 сая төгрөгийн санхүүжилт тус олгоод байна. Төсөлд хамрагдсан иргэдэн талх нарийн боов хийх, дугуй засвар, халуунаас ажилуулах, ойдол хийх, гутал хийх, засварлах, мужаан, алт мөнгөний дархан хийх, хүнсийн ногоо тариалах, сүү цагаан эдэ боловсруулан үйлдвэрлэл явуулах, гэрэл зургийн үйлчилгээ эрхлэх, бэлэг дурсгалын зөөл хийх, гэрийн модон гэтэл хийх, малжуулах зэрэг үйл ажиллагаа явуулан ажлын байнгын болон төр байраар хангаж ажиллаж байна. 2013 онд сумын тэргүүлэх чиглэлийг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 14 чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр төлөвлөд ажиллаж байна. Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн хөрөнгөөр өнгөрсөн жилүүдэд олгож байсан чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг болгон санхүүжилт олгоно. Баян Адрах суманд анх 1939 онд бичиг үсэг тайлгдах төр сургууль нэртэй 12 хүүхэдтэй нэг гэртээ уйгурч Монгол бичиг зааж жамбал захиралтай хичээлж ирсэн үеийг сумд боловсролын салбар үүссэн өдрөө гэж тооцдог болсон. Манай суманд анх баг сургууль 1940 онд нэг жижиг хэ модон байшин хэдэн эсгийн гэртээ 2 багштайгаар үе талгаа нээж байсан. Одоо 500-аар сурагчтай. 9 жилийн дунд сургууль, 30 багшийнх нь 16 бакалавр, 2 нь тэргүүлэх, 5 заа харагч зэргийн мэргэжилтэй багш боловсон хүчнээр хангадан ард иргэдийн үр хүүхдүүдээс суур боловсрол олгох ариун үйлээстэй шамдан ажиллаж байна. Сум орон нутгийн ирээдүй болсон Бачирхан улсын халамжлан хүмүүжүүлэх үйлсийн эзэд болсон цэцэрлэгийн хамт олон боловсрол соёл шинжилгээ ухааны яам, Адра Монгол олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зуны цэцэрлэг нэн ажиллуулж, сумын албан хаагчид, малчин ард иргэдийн хүүхд байгчдыг сурган хүмүүжүүлж байна. Тус нүүдлийн цэцэрлэгийн үйл ажиллагааг сумын багт ажиллуулж байгаа малчин айлын хүүхэд суралцах боломжийг бүрдүүлж, ард иргэдийн талархлыг хүлээж байна. Зуны амралтаар гэрийн дэргэд цэцэрлэгтэн явж байгаадаа бяцхан үрс маань баяр хөөртэй байгаа бол цэцэрлэгийн хамт олон сум байгуулагдсны 90 жилийн угаа өгтөн бүтээн байгуулалтын ажилд шамдан цэцэрлэгийнхээ засварын ажилд оржээ. Тусам нь 1937 онд Лочик гэдэг сентартай хүн эмнэлгийн үндэс суурь тавигдаж тухайн үед гэрээрэн эмнэлгийн үйлчилгээ хийж эхэлсэн түүхтэй. Энэ хугацаа бол тус эмнэлгийн орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг болох ихний гараа гэж хэлж болно. Эмч нар өөрийн мэргэжилээр ажиллан хариуцдаг болж ажлын чиг үүрэг нэмэгдэн сумынхаа эрүүл мэндийн холбогдолтой бүхий л ажлуудыг салбарынхаа хэмжээнд шийдвэрлэж чаддаг чадвартай идэвхтэй хамт олон болсон байна. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 2 төслийн шугамар 143 сая төгрөгөөр эмнэлгийн зориулалтаар баригдсан шинэ байранд орж орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангадан ажиллаж байна. Одоо тус эмнэлэг 4 сувилагч, 4 үйлчлэгч, гал тогооч, ярав жолооч зэрэг 20-од албан хаагчтай их хэмж оюун туяа эрхлэгчтэй ажиллаж байна. Энэ хамт олноос хөдөлмөрийн хүндэт медалиар Нина, эрүүлэг хамгаалахын тэргүүний цол тэмдгээр оюун туяа Нина, буян хишиг, баатарчлуунаар эрүүл мэндийн жуухаар оюун чимээг, жавзан долгор, алтан гэрэл, энх мэнд,
уран хайж, оюун гэрэл, наран цэцэг нар шагнагдан улс орон ард түмэндээ хөдөлмөрөн үнэлүүлсээр явна. (1926 оноос сумын соёлын үйлчилгээний эхэл тавигдсан гэж үзэж болно. Тухайн үед соёлын байгууллагын их суурь болох Улаангэр нэртэй хувьсгалын үзэл сурталыг түгээх, сурталчлах, намын бодлого шийдвэрийг ард түмэнд хүргэх, мөн тухайн үеийн зохиолчдын хувьсгалын болон үзэл сурталын хэлбэртэй жүжигүүдийг уран сайханчид авьяас чадварынхан боловцсон тулгуурлан тавих ажлыг хийж байсан. Нутгийн Ахмад настан Гомбын Дамдын зам. Улаангэр гэдэг нь 5-6 хантай жирийн гэрийг үүдийн тойруулан сурталхуулган Улаангэр гэж Монгол үсгээр улаан давуун дээр цаанаар бичиж хадан мөн гэрийн хоёр талд ухуулгын хоёр хөлтэй самбар байрлуулдаг байсан гэж дурсна. Өргөн оном мөрөн мөсөн хэвнийг эн тайлж өвлийг үнтэй давсны баяр өгөөжт мал сүргэн эсэмэнд бажуулсны баяр хаврын тэргүүн сарын шэний нэгэнтэй золгох малчин түмэн мал бүрэн онд минь дорсны баяраа тэмдэглэн азай буурлуудадан алд цэнхэр хадаг өргөн ерөөлийн үхэлцэн золгодгоо нутг усандаа малч ухаанаараа магтагдсан удамт малчин өвгдийн сургаал үгийг сонсох сайхан. Одоо энэ цасцуудын их үеийн өвлийг одоо үнтэй давж одоо өрн хавартайгаа золгож байна. Тэгээ сар шинийхээ одоо шинэлгээг одоо засаг даргын тамгын газраас зохион байгуулж өндөр настан нэргүүгээ одоо ингэж хүнтгэл үзүүл шинэлж байна. Тэгээд өндөр настан нэргүүгээ маань 4-5 үеэрээ уламжилт дагсан ийм сайн малчид уус одоо нэргүүгэн өвг эцэг нь одоо 5-ны өндөр лам гэж одоо 7 төмөн хонтой 7 мөнгөн хуцаар шагнуулж байсан ийм удамтай одоо сайхан малчоо. Тэгээд энэ хүр хүүхдээ одоо малынхаа малчаадаа удмаа уламжлуулж үр хүүхдтэй өвлүүлж одоо ингэж байгаа буурай одоо нас өндөр настан хүнтэй манай нэргүүгээ. Энэ сар шинийн баяраар сум орон нутгийн өдрөдлөө нутгийн зай бууруулуудаа хүлээн авч хүнд итгэл үзүүлдэг болсоор хэдэн жилиг өнгөрөөлөө. Тэгвэл энэ л бууруулуудаасан их сайхан нутгийн хайрлах ухааныг сурсан, эрдэнэт мал сүргийн адгуулан маллахыг заалгасан, халуунд нь халж, хүйдэнд нь хөрч, баян адраг нутгийн өнгөтэй зүстэй өөдрөг сайхан болгон хөгжүүлэхэд энэ л ахмадууд халуун залуунасаа хайрлахгүй зүтгэсэн. Баян адраг нутаг минь баян намтраа тайвлаа. Баян адраг сумын удирдлагууд ой өгцөн ажлаа Ахмад үеийнхний залуучуудаа сурталчлах. Тэднийхээ гавьяа зүтгэлийг хүндэтгэн мөнхөжүүлэх гэж зохиож байгаа нь тун олзуурах ууштай. Уул шиг нэмэртэй буурлууд маань ураг олон хүүхдүүдэд сургаал үгэн хэлж хайрлах мэн хүндлэн дээдлэн. Хоймертон хүндтгэн залмуу буурлуу та нар минь хөвүүд дүүнэр тан мөнх насалж хайрал. Цайрын харагдах хүндид малчны өргөө цайварсан тэнгэр газрын савлгаар хүлэг мөртөөгөн дахилдах нь Тэмүүжин Чингис хааны удам төрчүүд уртын сайхан дуугараа дэлхийг харагдах нь гайхамшиг. Хүйтэн өвлийн жавар сөрөн хүлэг мөртөөгөн дахилдах хадуучин гэрэмбэр хүлгийн шандас шалган морон юулх нь Монгол эрийн бахархал. Өнөөдөр баян адраг сумын сайхан жаргалан дадрага дүүрлэг гэсэн дөрвөн багтай 353 өрхтэй үүний 252 малчин өрх 544 малчиттай 53 тэтгүүрийн насны 226 залуу малчид 265 35-аас дээш насны малчид байдаг. Нийтдээ 77302 малтай нэг хүнд 5.7 бод 12.4 толгой бог ногддог.
Мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг 2 аж ахуйн нэгж жилдээ давхарсан тоогоор 8 нэр төрлийн тарилгад 160 гаруй мянган малыг хамруулдаг. Бэлчээртэй гүн өрмийн болон инженерийн хийцтэй 20 гаруй худаг ашигладаг. 1959 онд улаад нэгдлэг гэж байхад шүүнээр тэнд мал болж байсан. Тэгээд 1972 оноос улсын мэргэжлийн тасралтгүй 95 он хөтөр туусаа. 95 онд улсын мэргэжлийн суугаад надад төр засаг хайрлаж улсын аваргацад өгсөн. Дэлхий зулайд тоонууд гэрэм барьж адуу малан адуулан амьдрах Монгол түмэн бид эртнээс уулус онгон дагшин байгаль дэлхийг эн шүтэж ирсэн. Эзэн Чингис хааны үлгийн нутгийн хоймор ахуй соёлоо дээдлэн сугаа баян адаргачууд адаргын овоо, аранга товоо, авшиг овоо, баян үлдий товоо зэрэг нутаг усны чимэг болсон уул хангайгаан жилүүр тахин ахуй амьдрал мал сүргэн даатгаж ирсэн. Өвчин Жонон вангийнхан хүчит хөгчүүдийн үлгийн нутаг. Манай Баяатраг бол одоо бүхэн бас нэгэн эрт үеээс бүхэн түүхтэй. Бүх үеийн одоо бүхэн цолтонгод Баяатрагт байна. Даншигын авраг байж, Даншигын арслан байна. Улсын зам Берозан гэж манай энд бас улсын зам бүхэн Монголын бүхэн номонд орж ирсэн улсын зам Берозан зам гэж хүн байсан. Ардын хушглаас хойш ардын хушгал байсан. Тэгээд тэрнээс хойш улсын начин Дамдан тэгээд аймгийн арслан миний үе аймгийн зам мэжгээ дүнзэн цэвгжүү аймгийн начин Батцуур гэдэг тэгээд улсууд одоо хойч үе үедээ сумын цолтонгууд төрж гарсан юм одоо тэгээд одоо манай өсвөрийн хүүхдүүд улсын авраг аймгийн аврагуудаа сайн барилдаж одоо сумаар нь ойр орчны сумдуудад бас залуу хөгчөд нэгэн төрөв. Даншигын их авраг цэгмэд, Даншигын арслан баян доной, Даншигын начин Малтуурын намсрай, Ногоо намсрай, олнооргүй гэдсэн Монгол улсын наадам дэд хаван гайхуулж явсан цахлайтын өндөр хэмээх Берозан зан. Орчин үеийн олимпийн мөнгө медальт Монгол улсын гавьяа тэмэрчин Цэндийн Дамдан, аймгийн хурц арслан галсан төмөр, Намидын Чимбат, Сэдидийн Дэмчиг сүрэн, Гүрдөржийн Баатар чулуун гэдэл аргамих аг бирэн гайхуулан асрынхан өмнө цоллуулж олон түмэн наадамчдын өмнө онцгорсон хүчит өвөгчүүд баян адарга нутгаараа овоглдог. Даншигын ахын авраг сэгэд аврагынхаа тэмцээний баян адарганы унган хүн гэдэг батламжийг Монголын хүчтэй өхөө аваанаас ардын авч байгаа ийм цаг байг гэж өдөр болж байна. 90 жилийн ой тохиох энэ мөчүүдэд бүхэн хөгжүүлэх алдаршуулах зорилгоор Монгол улсын гавьяа тэмэрчин Цэндийн Дамдан, аймгийн хурц арслан галсан төмөрийн санаачлага дэмжилгээр адарга хам бүхэн дэвжээ үйл ажиллагаагаа эхлүүлж шин залуу хөгчүүдэн сургаж эхэллээ. Сумын маань 90 жилийн ой болж байна. Энэ Баяатраг амьдчээсэн үеийн удирдлагууд үеийн ажилчид үеийн төлөөлөл болж ажиллаж байсан ахмад залуу ихэнх таа бүхэндээ энэ сумын 90 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Баяатраг сумыг өнөөгийн төлөвлөгөө гар үе оролцсон шинэ цагийн Баяатраг сумын суурь шавыг тавьж авьяа зөвлөлт байгуулсан энэ ахмадууд амун өнөөдөр Баяатрагаар хөвгөж яваа энэ залуучууд дундуур ихний өдрийн ихний таа бүхнийг Насра Баяатраг сумынхаа нийслэлийг өнөөдөр гэж явах хэлбэрээр дэвшүүлье. Нэг иргэд баг хамтлагын төгсөлтүүд ажлын байгууллага хоёр иргэд Улаанбаатар хотын аймгийн нутгийн зөвлөлд Багнуур нутгийн зөвлөлтийн удирдлагуудад энэхүү ойг
өөрсдийнхөө хөрөн санхугаар дэмжиж сэтгэл санаагаар тусалж байгаа бүх иргэдтэй баярлсан талархснаа илэрхийлье. Та бүдгээ цаашдын ажил хийх өндөр мөрөдөөсөө удахгүй болох иргэн бүлийнхээ эсэн морин хурдан бүхэн хүчтэй сумын цэцэн байхын үнцэтэй яриад өргөн дэвшүүлье. Энэ жил манай сумынхан 90 жилийнхээ ойг тэмдэглэхээр төр захиргаа олон нийтийн байгууллага ард улны хамарсан хөдөлгөөн өрнүүлж эрен бүтээлч ажил амжуулнаа гэд эрвийхэд дэрвийхэрэн хөдөлмөрлөж байна. Баяатрагчдын хувьд 2013 он бол одоо түүхэн тэмдэглэл хийж явуулаад 4 он төгөөж байна. 1923 онд Хүнхий уулын аймагт анх байгуулагч цөөхөн сумын нэг манай сум юм аа. Манай сумын эдийн зэрэгтэй хаглах хотхон болох ийм нөхцөлийг үүдүүлэх анхны эхлэлийг 90 жилийн өмнө манай Ахмад гуурдууд анхлан тавьж улаан хот нэгдэл Баяатрах сумыг байгуулж энэ хугацаанд бол одоо хөлс хүч бүхэл амьдралаа энэ сумын үжил цэцгэлтийн төлөө зориулсан үе үеийн ахмадуудад баярлалаа илэрхийлье. Цаашид манай сум бадар тариалан малажмын эрчимсэн технологиг нэвтрүүлж аял жуулчлалын чиглэлээр цаашид улам хөгжинэ гэдэгт маш их итгэж байна. Ингээд Баяатрах суманд ажиллаж амьдарч байсан буюу энэ Баяатрах сумын уугуул иргэд та бүгдэд Баян Адрах сум байгуулагдсны 90 жилийн ойн мэндийг дэвшүүлж та бүгд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газрын нэрийн өмнөөс дэвшүүлж байна. Жаргалын авшиг та удам залгсан хүн эрэмгий торндог хаадын зарлаг та хүчит бүргэд цуцсан хүргэд салхи хүрээсэн уулстай хүдэг баатрууд Өмнөний түүхтэй төгөлдөр сайхан нутаг минь төрийн их дагин унаж хөргөөсөн газар шороо минь Монголын түүхийг ундаалсан онон мөрний хөвөнөөс даншгийн их аварга дэвж шаваад үзэгдэх шиг баян үлдийт харихны тэргүүнээс дээдсийн төрийг оршоосон дүүрлэгийн ногоон нараснаас аттраг сайхан нутгаан аялгуулан дүүр ном гэлээ Авэ жимийн нутаг танаа сөгдөн өргөнөм гэлээ. Баян Адрах нутаг минь танаа ерөөлийн 99 хатаг өргөн мэндичнэм